За дэлхийн 78 улсын 11 мянган бизнес эрхлэгчдийг нэгтгэдэг Business Network International хэмээх байгууллага 2022 онд Монголд салбараа нээсэн. Өдгөө 16 салбар 700 гаруй бизнес эрхлэгчийн гишүүнчлэлтэй болжээ. Тэд харилцан боломж үүсгэж, борлуулалтаа өсгөх, бизнестэй шинэ хамтрагч олох зэрэг олон боломжийг эрэлхийлдэг байна. Дэлхийн 78 орнд салбар нэгжүүдтэй гэсэн чинь бизнесээ дараагийн шатанд гаргана. Улс хооронд бас бизнесээ гаргах боломжтой. За тэгээд мөн бас бизнес хооронд явж байгаа нь болохоор уламжлалт болон инновац шингэсэн гэж байгаа. Энэ нь болохоор аппликейшнээр бодит үр дүн дээр тон дээр тулгуурлаж бодит үр дүн гардаг. Тэр нь 7 хоног болгоор хэмжигдэж явдаг. Тийм болохоор энд нэтворкинг өсөөд хөгжөөд байгаа шалтгаан нь ер нь бодит тон дээр тулгуурладаг болохоор энэ бол өсөх бас үндсэн шалтгаан болж байна гэж харж байгаа. 2025 оны 5 сарын 17-18-нд манай Монгол улсын одоо National Conference болж байгаа. За энэ маань бол 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. За энэ юугаар онцлогтой вэ гэхээр дэлхийн одоо 8 орноос нийтдээ 50 гаруй одоо гадны төлөөлөгч нар ирнэ. За мөн энэ BNI байгууллагын маань одоо бас удирдлагууд бас ингээд National Admin-ууд, захирлууд, founder-ууд ирэх юм байгаа. За тэгээд энд бол Монголын одоо 16 салбар байгууллагын BNI chapter гэсэн. За нийтдээ 750 гаруй гишүүдийн нэгдлээс бүрдсэн ийм одоо үндэсний ийм чуулган болох юм байна. Тэгээд энэ хуралд маань бас гишүүд зочид төлөөлөгч нар бас нээлттэй байгаа. Тэгэхээр бас та бүхнийг бас хүрэлцээрэй гэмээр урьж байна. Тэгээ BNI байгууллагын маань үндсэн одоо философийн хувьд бол givers gain гэж бид ярьдаг. Энийг бид нэр орчуулахдаа өглөгч хүн өөдөлдөг гэдэг ийм философийн дагуу би бинийгээ дэмжих, бодит борлуулалт хийх ийм одоо утга учиртай арга хэмжээ гэж ойлгож болно. Тэгээ яг BNI байгууллагын хамгийн чухал нэг онцлогийг ингээ хэлэх юм бол network борлуулалт хоёрыг хосолсон ийм систем гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэг талдаа өөрийнхөө танилын үрээ найз нөхдөйгөө хүрээг нэмэн нөгөө талдаа компаниас урьдчилж борлуулалтаа хийгээд за зөвхөн монголоор хязгаарлагдахгүй Аз те дэлхийн 80 гаруй улсуудын 350 мянган гишүүдтэй хамтран ажиллах юм боломж ер нь бүрдэж байгаа гэсэн. Түүнчлэн BNI зөвхөн шийдвэр гаргах төвчний бизнес эрхлэгчид элсдэг тул гишүүд хоорондоо итгэлцэлд суурилсан хүчирхэг хүрээлэл бий болгож бизнесийн үйл ажиллагааг харилцан дэмжиж ажилладаг байна. Жишээлбэл борлуулалтын орлогоо системтэй өсгөх, бизнесээ дараагийн шатанд гаргах, олон улсын зах зээлд өрсөлдөх, инновац, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх, суралцах, хөгжих, туршлага хуваалцах, дэлхийн түвшний хамтрагчтай болох зэрэг боломжууд нээгдэж байна. За энэ 7 өнөрт би